Зя сайн байцгаана уу. За энэ хүртэл миний манга болон аним ярддаг цогт үнэнчээр хамт байдаг та бүгдэд үнэхээр их баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ нэг шинэ аним руу орцгоно. За Chainsaw Man-ыг бол энэ оруулж байгаа одоо бараг 6 сараас хойш орж байгаа бас том цувралуудын нэг. За Rizzy Arc-ын дараах арк бол олон улсын алуурчдын арк. За яг Rizzy Arc-ийн ихэнд гарч байсан шиг энэ удаа зүудэнд нь дахин нэг удаа Pochita гарч ирэх бол Pochita-гийн сануулж байгаа зүйл бол хизээч хүнийг нээж болохгүй гэж хэлнэ. Харин Макимагийн хувьд бол Акигийн гэрээр зочлох бөгөөд тэнд Power болон Denji үргэлжлүүлэн аж түрэн байж байгаа бол. За тэр бүгдийг одоо Inashuma руу явах аялалч ерөөдөө бүгдийг нь уурайд за үүнд оролцох бас зарим нэгэн чөтгөрийн ангуучид бүгдээрээ ирэх болно. Энэхүү үйл явдлын өмнө юу болсон бэ гэхээр Denji болон Rizzy хоёрын тулааны үеэр маш том тулаан болж за тэр хавийн зурагтаар гítэлтгүү ер нь бол дэлхийд даяар одоо ямар учиртай дөрүүд болох Chainsaw Man гэж одоо хаанаас гарч ирсэн болохоор бүх тайлбаруудыг илгээх болно. За үүнээс болж ерөнхийдөө Chainsaw Man-ы байгаа газар нь тодорхой болсон бол за тэр бүх одоо дэлхий дээр байгаа бүх алуурчид Chainsaw Man-ы зүрхийг авахын төлөө Японд руу ирж байгаа гэдгийг бас сануулж байна. За энэхүү аялал гэж яриад байгаа зүйл маань өөрөө олон төрлийн одоо чөтгөрийн ангуучдаар бүрдсэн Денжиг хамгаалуулах болон за тэгээд удахгүй болох маш том тулаан болох Ган Devil-тэй тулдах тулааны бас бага зэрэг бэлтгэл болж байгаа гэдгийг сануулж байгаа гэсэн үг. За энэ удаа бидэнд нэг зүйлд хийн төгж байгаа зүйл нь Аки болон Angel Devil хоёрыг яриа. За Division 4 дотор ингээд ерөн зөндөө чөтгөрүүд байдгаа. Тэгэхээр тэрбэр чөтгөрүүд ер нь үхээд бас амьлах үедээ ерөөхдөө яг үхэж байх үедээ ямар ч төрлийн дурсамж болон тамийн талаар мэдээлэлтэй буцаж ирдэг. Гэхдээ тэр бүгд нэг л зүйлийг айгүй тодор санаж байдаг. Яг л энэ ямар ч чимээ вэ гэхээр Chainsaw Man-ы одоо хөдөлгүүр асааж байгаа энэ чимээ бодоо өөрөө тамаас ирэхийн өмнө хамгийн сүүлийн чимээ байдаг та нар хальт дуртах болно. За энэ үед манганы панел сонилогдсон өөр нэгэн бүсэл боёо. За энэ удаа Америкт байх болно. Энд бид бүгдийн одоо шинээр гарч ирэх 3 4 болох одоо 3 нөхөрлөл за 3 ах トゥ ус хэмэх нэртэй нэгэн дүргэд гарч ирэх болно. За хин нэг нь тэдэнд одоо мөнгө төлөн 2 сая Америк долларын одоо шагналыг өгөн. За тэр хэд одоо Chainsaw Man-ы зүрхийг авахын төлөө Японд руу явж байгаа хэсэг гарч ирэх болно. За үүгээр цаашдаа гарах International Assassin Arc дээр гар. За олон улсын алуурч дөрүүдийг бидэнд тайлбарлах болно. За үүнтэй зэрэгцэн. За яг энэ удаа бид нэр анзаарах зүйл бол одоо зөвлөлт холбоот улсын бүрдэл хэсэгт 2 дүр гарч ирэх нь нэг нь мастер болон толко хэмэх нэртэй дүрүүд гарч ирнэ. Тэргүй 2 дүр маань тэнд чунаг нах одоо ан хийж явах бөгөөд яг энэ үед нь нэг нь хүүхдийн зураг буюу 16 настай нэгэн залуугийн зургийг гаргаж ирээд за энэ дүрийг одоо алахыг одоо ерөөдөө бодол хүсэлт ирэх болно. За яг энэ хүсэлтийн дагуу бол тэр хоёр бол ярилцсан. За тэр түүнийг алаад зүрхийг яаж авах одоо яаж тэрийг одоо өвчих талаар илүү нарийн одоо хуваалцаж байгаа гэсэн. Харин манганы панелын эргэлт нь дараагийн хэсэгт очино. За энэ удаа ирэхэд бол хятадд бид нэр ирсэн байх бөгөөд янз янзын ханзнууд болон маш завгүй хөдөлгөөнийг биднэрт харуулах болно. Энэ үед биднэрт Quanshi хэмээх нэртэй нэгэн хятад чөтгөрийн ангууч дүрийг гаргаж ирнэ. За тэрхүү чөтгөрийн ангууч маань өөртөө Хамаатай хэмээх нэртэй дөрвөн одоо чөтгөртөө одоо зөв бус үйл хийж байгааг нь бид нар харах болно. Магадгүй Chainsaw Man-ыг үзэх үед бид нарт энэ харуулах дуртай хамгийн одоо романтик зүйлс бол нэг иймэрхүү зүйлс төр харагддаг. Гэтэ Quanshi хэмээх нэртэй энэхүү дүр маань өөр эмэгтэй дүр байх бөгөөд ер нь бол эсрэг хүүснээ биш ижил хүүснээ сонирхдаг дүр гэдгийг бид нар анзаарах болно. За тэгтэл хятадын нэгэн цагдаа юу одоо ямар нэгэн одоо армийн хувцастай нөхөр ирэн за бид бүгд чамд өгдуулах одоо хамгийн чухал ажил байна. Тэр жин ажил бол чиний хийж хийсэн өмнөх ажлуудаас хамгийн хүнд ажиллаж байж магадгүй юм. Тэгэхээр жин ажлыг авах уу хэмээн одоо өөрөөс нь асууж байгаа хэсэг гар. Тэгтэл энэхүү ажлыг би зөвшөөрч чаднаа. Гэхдээ миний зөвшөөрсний дараагаар та бүгд бол миний эмэгтэйчүүдэд хүний эрх болон за ямар нэгэн одоо баг зэрэг тийм ойлгомжтой боловсролын хөтөлбөрт хамруулна гэдгийг нь одоо өөрсөнд нь сануулж байгаа гэсэн. Тэгтэл тэрхүү дүр маань бид бүгд үүнийг ингээ анзаарах болно гэж хэлээд Макимагийн хэсэг рүү орж ирж байна. За Макимагийн хувьд бол сая Quanshi хэмээх нэртэй дүр маань бол одоо хятадаас ирж байна. Тэгэхээр энэ бол нэгэн тийм өргөн үйл ажиллагаатай даалгавар болж байгааг нь сануулж байгаа хэсэг гарна. Харин манганы панел дахин нэг удаа эргэлдэн энэ удаа гарч ирж буй дүр бол Кишибе болон Макима нарын яриа. За мэдээж хэрэг Quanshi ирж байгаа бол ямар нэг байдлаар түүнийг аргалах хэрэгтэй. Тэ түүнийг аргалахыг одоо би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс ингээд хүмүүс бүгдээрээ нэг одоо tournament буюу одоо нэг тулаанд оролцох юм бол за ингээд бүх одоо миний мэддэг хүмүүс нэг тулаанд оролцоод тэр бүх дөрөв нь бол бүгдээрээ одоо нүцгэн гараар тулдах хэрэгтэй бол Quanshi л тэр тулаанд хамгийн дөрөв ялах хэрэгтэй гэдэг чи санах хэрэгтэй. Макима хэмээн одоо түүнд сануулдаг. Тэгтэл Макима өөрийнхөө ярианы сэтгүүг эргүүлэн за Санта Клаус Германаас бас ирж байгаа бод биднэрт байгаа баг хамгийн том асуудал шүү хэмээн өөрт нь сануулж байгаа хэсэг гарна. За яг энэ үед Санта Клаус за Муникес биднэрт одоо харагдах бөгөөд за энэ удаагийн шинэ жил магадгүй Герман нөхцөлөөр ярьж байгаа болохоо энэ удаагийн зул сарын баяр бидэнд арай эртхэн ирэх болж байгаа шүү гэдгийг сануулна.
Тэгтэл Санта Клаус зөрүүлэн асуув. За хэн энэ удаагийн бэлгийг авчирч байгаа юм бэ гэж асуув. Бас нэгэн ажил олгогч түүнд одоо энэ бол Chainsaw Man хэмээх нэртэй чөтгөр байгаа. Тэр бол Японд байгаа нэгэн хүү. Түүнийг одоо ямар ч хамаагүй аргаар буулгаж авч зүрхээ авчрах хэрэгтэй байна хэмээн сануулна. Тэгвэл Санта Клаусын хувьд бол за буцаагаад өөрийнх нь одоо Chainsaw Man-ыг хэрвээ авчирч чадах юм бол миний шагнал юу байх талаар үргэлжлүүлээ хуваалцсан. Би дөрвөн маш гоё харагддаг хүүхдүүдийг үрчилж аммаар байна. Тэдний хүүс нь ямар ч хамаагүй. Тэгээд яах ёстой юм бэ? Чи яг ямар зорилго түүнийг авах ёстой юм бэ гэтэл залуу асуудал. Би гурвыг нь өөрийнхөө гэрээндээ хэрэглэх болно. Нэгийг нь бол өөрийнхөө хүсэл сонирхол зүгөрөх болно гэдгийг сануулж өгч байна. Тэгтэл даалгавраа өгсөн залуу бол би үүнийг аргалах болно хэмээн явж байна. За энэ удаа Chainsaw Man буцаж ирнэ. Денжигийн хувьд бол маш сонирхолтой асуултыг тавина. Яг энэ бүх зүйл эхлэх үед яг үүндээ Почито гэж хэн байсан юм бэ? Яагаад хүн болон миний зүрхийг тэгж хүсэж байгаа талаар асуув. Яг энэ үед Аки гарч ирэн Chainsaw Man-ы дээр суух болно. Денжигийн дээр сууснаа. За энэ бол ямар нэгэн байдлаар бүхэл амьдралыг чинь торч чиний хойноос алуурчин хөөн гэсэн үг шүү дээ. Гэтэл гисэн чинь Денжи би чиний суудал биш дүүд гэж шууд хайрлах болно. Харин Макимагийн хэлсэн зүйл бол энэ аялал бол хизээч зогсоогүй. Эсвэргээрээ энэ аялал бол товлогдсон гэдгийг сануулах болно. Тэгээд түн сануулна. Бид бүгд энэ удаа чиний хойноос хөөж байгаа бүх алуурчдын учрыг олох юм бол дараагийнх нь чамаг ямар нэг байдлаар хүлээж байх ёстой гэдгийг чи анзаарах хэрэгтэй. Тийм ч учраас чи энэ аялал заавал явах хэрэгтэй хэмээн өөрт нь сануулна. За тэгэж Аки болон Денжи хоёрын яриа бол Иношима руу явах талаар бол бүрэн гүйцэтгэл түрээ дараагийн манганы чаптерт орж. За энэ үед бид нэг шинэ 3 дүрийг танилцуулах бөгөөд энэ яг аялалд явахын өмнөх одоо ярилцлага хийж байгаа гэсэн. За түүний нэгэн Айсаар Yoshida хэмэх нэртэй дүр ирсэн байна. За Body Tamaki буюу бас нэгэн Public Safety-гээс гарч ирж байгаа нэгэн дүр. За Kusakabe бол одоо Miyagi Public Safety-гийн одоо 2 дахь дивизионоос гарч ирсэн бас нэгэн дүрүүд энэ дэр гарч ирэх бол. За Maki-гийн танилцуулж байгаагаар бол за энд байгаа бүх дүрүүд бол ерөнхийдөө бол хүнийг хамгаалах тал дээр бол нэлээд мэрэгсэн дүрүүдээ. Тийм учраас энэ 3 дээр нэмээд бас нэгэн дүрүүд бас удахгүй ирж байгаа талаар хуваалцсан. За бусад 3 Public Safety-д ажилладаг бас Devil Hunter-уудын цууглан гадаагаар нь хальт тамхиланга буу халд сууж явах болно. За энд ингэж юу болж байгаа талаар хэнийг хамгаалах гэдэг ямар учиртай яриа бүх юмыг ярилццуураа тэр хэд ерөнхийдөө буцаж машиндаа суугаад машинаараа явна. За тэгэхээр машинаараа суугаад явж байтал гинт нэг автомашины осол гарна тэр хэд доошоо буух болно. За нэгэн тал мод мөргөж унсан машин дотор гайхан юу болов бид нар осолдоо гэж их заавал олдоолгүй машины цонхыг хаглан бүх талаас нь буун дуу гарan тэнд байгаа суусан 3 чөтгөрийн ангуучийг агнах болно. За энэ бол түрүүн яриад байсан Америкаас ирж байгаа 3 ахын дүүс хэмэх нэртэй Skin Devil-тэй грэ хийсэн дүрүүд гарч ирнэ. За үнэхээр энэхүү дүрүүдэд ямар ч сөхөл олдолгүй бүгдээрээ л одоо буун дуунаар бүгдээрээ химэх буудуулан энэхүү машин сууж исэн бүх төр осолцсон байх болно. Энэ хэд бас нэгэн ёс хүндэтгэлтэй зүйл хийж байгаа нь бүгдийг уутанд хийгээд газар дор болон оршуулж байна. За оршуулж явах үед бол өгсөн хүний одоо дүр туурах чадвартай одоо чөтгөртөө гэрээ хийсэн гэдэг нь тодорхой болно. Хэдхэн мөчийн дараа бол тэр 3 ахын дүүсийн нэг нь одоо тэнд сууж исэн нэг дүү public safety-д ажилладаг байсан чөтгөрийн ангуучийн дүр туврын цаашаага явах болно. За харин түрүүн ярьж байсан дөрүүд маань нэгэн бургерийн дэлгүүр дотор орж ирнэ. За бургер идэл сууж ахвал. За тэр үед бол тэр бүгд ярилцсан. За чи яагаад ингэж их одоо ногоо иддэг юм нэртэй бомб асууж байна. Цаашаа өргөжлүүлээд энд байгаа дөрүүд нь хоорондоо хувийн чанартай зүйлс ярих болно. Харин Power-ийн хувьд бол энд байгаа ерөнхийдөө хоолнууд ихэвчлэн таалагдахгүй маш муухай байгаа талаар нь хуваалцсан. Харин яг энэ үед хажуугаар нь бид бүгдийн дөрвөн зөвлөлт холбоотлуулсаас ирж байгаа гэсэн нэгэн мастер хэмэх дүр хажуугаар нь зүгээр л хажуугаар нь өнгөрөх бол. Тэгээ өргөжлүүлэн өөрийнх нь одоо Tosco хэмэх нэртэй тууслагатайгаа ярилцсан нэгэн төрлийн хатаас өгөх болно. За энэ хатаасыг харуулan за энэхүү хатаасыг сайн хараад ав. Энэ бол ямар нэгэн төрлийн одоо чөтгөрийн хүч. Хэрвээ чи хэн нэгнийг 4 удаа энэнгээр одоо дүрч чадах юм бол чи түүний амийг авах болно. Бат гэхдээ чи зөрүүндэл нь маш их хэмжээний одоо хөлс төлөх болно гэдгийг сануулдаг. Харин тэгээд өргөжлүүлэн мастрын хувьд бол аль хэдийн дэнжи 3 удаа эвүүгээр одоо дүрчихсэн байгаа нь бидэнд тодорхойлно. Одоо дөрөвдөх дүрлэлтийн чи хийх ёстой хэмээн тоолкод одоо сануулж байгаа хэсэг нь гарч ирнэ. Тоолкод ихтэл үргэлжлүүлэн за энд миний шалгалт юм байна. Тийм ээ гэмээр асуухад тийм ээ. Хэрвээ чи үүн тэнцэх юм бол би чамтай өөрийнх нь гэрээ хийдэг чөтгөрөө харуулъя хэмээн нэртэй одоо түүн сануулах болно. Тэгэж мастер тоолко хоёрын хувьд бол илүү тийм одоо романтик одоо болцоо болж байгаа бүгд анх удаага бургер идэж байгаа энэхүү бургер нь маш сайхан байна ам дээр кетчуп гэж би арч чаддаг гэх нэрчлээ мастер болон толк нарын яд яриа үргэлжлэх бол бид нар манганы панел ухаарахад Кобени болон өөр нэгэн дэвил дээр тэр хоёрын хувьд бол одоо өөрсдийнх нь дийлэх дэвилийг дийлэн маш олон давхар нүдтэй нэгэн төрлийн дэвилийг барьчихсан явж байгаа. За харин үүний хажуугаар амранга би чам гоё юм авж өгөх хэмэх нэртэй зайрмаг түнд авж өгөн тэр хоёр зайрмаг гэдэг гудамжаар алхаж явах болно. За энэ үед Галгали болон Кобени хоёрын яриа хальт үргэлжлэн одоо Галгалигийн талаар ярих болно. Чи
үнэхээр хүчирхийллийн чөтгөр гэхэд бол бас хүн төрхөө нэлээд авч үлдсэн чөтгөр байна гэдгийг нь өөрт нь сануулвал. Харин тийм хэмээнлэн ерөнхийдөө Галгали ер нь чөтгөр хэрнээ бид өөрийнхөө хүн чанарынхаа тархины хэсэгтээ суулгаж чадсан цөөхөн хэдэн чөтгөрүүдийн нэг хэмээн яг ярилцах болно. Харин яг энэ үе түрүүний public safety-гээс байдаг байсан. Куроси хэмээх нэртэй дүр гэд гарч ирэн манай группийнхний бүгдийг алсан. Би ганцхан амьд үлдлээ. Та нар бүгд public safety-гээс явж байгаа чөтгөрүүд мөн үү хэмээн одоо өөрсдөөс нь асууж байна. Тэгээ үргэлжлүүлээд миний нөхдүүд, миний мастер одоо бүгд энэ саяны нөхдүүдээс болж үхчлээ. Энэ бол маш том хэрэг боллоо хэмээн нэртэй одоо маш яралтай дуудлага зарлаж байгаа хэсэг гарч ирнэ. Тэгж Куросо үндсэн багтаа нэгдэн энэ удаа болон Денжиг харан одоо энэ хэдийг хамгаалах ёстой одоо үнэхээр итгэлгүй байгаадаа ялна. Тэгтэл Денжи зөөрүүлэн энэ хэд яг үндэ намайг хамгаалаагүй. Энэ хэд зүгээр намайг ашиглаж бүгдийг нь одоо өрхөнд оруулж байгаа Бэй тим гэдгийг шууд хоёрлох болно. За ер нь бол Аки энэ үед одоо бүх юмыг тайлбарлаж өгч байгаа юм нь юу вэ гэхээр за энэ хоёр бол хүмүүсээс илүү удаан үхнэ. Тийм учраас та хоёроор ерөөдөө Бэйт хийж байгаа. Гэхдээ нэг ясандаа тийм шудраг биш л дээ. Гэтэл бомб. За яг хөө надаар Бэйт хийж болдгийм байгаа. Та хоёр шагналаа авах. Гэхдээ энэ надад бол үнэхээр таалагдахгүй. Намайг одоо алхаар ирсэн хүмүүсийн би цусын одоо тэр чигтэн сорд дуусах болно гэдгийг өөрт нь сануулж байгаа хэсэг гарч ир. За яг энэ үед энэ хоолны газраас гараад машиндаа суух гэж байтал уртлаас нь түрүүний хоёртой уулзсан Куросо гарч ирнэ. Тэгтэл Аки түүнийг харан бид Субару болон Тенда жүү тохиолсон жоох харамсалтай байна. Тийм учраас чи өөрийгөө тийм их одоо энэ даалгавар шахах хэрэггүй шүү. Хүсвэл баг энэ даалгаварт оролцохгүйгээр амарч бодно гэж ярьж байдаг. Тэгтэл би одоо өөрсдийнхөө одоо бадигийн тусламжтай ер нь энд байгаа бүх зүйлээ өөрийнхөө нөхдүүдэд өшөөгийг авахын төлөө би та нартай зөв нэгдэж байна хэмээн одоо өөрт нь сануулж байна. Харин Куросо түүний гараас байрна. Сайн байна уу? Би чамайг хамгаалахаар энд ирсэн залуу байна хэмээн нэртэй үг хэлтэл Денжи өөрийн мэдлгүй түүнийг одоо нийтлэл нь өшөөлөх болно. Хоошоо савж унахтаа Денжи бас зөрүүлж цогох бүгд Денжи газар цусаалдан хөвтөх болно. Харин түрүүний бидний Куросо гэж бодож исэн нөхөр бол яг үүндээ Skin Devil-тэй контракт хийсэн. Гурван ахан дүүсийн нэг болох Америкаас ирсэн алуурчин байх нь тодорхой. Газар унахтайгаа зэрэгцэн тархиа газар хаг цохон унаад үхэж байх зураа өөрийнх нь үндсэн төрхөнд гарч ирэх болно. За энэ үед яг юу босныг ойлгоогүй бүгдээрээ л машин цун яаралтай зүхтахын юм болдог. Газар энэ одоо Денжи маань бол чөтгөр байсан тулдаа энэ цогцолтонд үхсэнгүй. За түүний царай өөрчлөгдөх үе түүний үндсэн төрхөнд гарч ирнэ. За тэгтэл түндээс нь чөтгөрийн ангуус нар тэр залуугийн царайг харан таних болно. За энэ бол Америкаас ирсэн алуурчин бүгд бид бүгдийн энэ даалгаварт Америкаас ирж исэн багийн бүрдэл гэдгийг бүгдэнд нь батлах болно. Харин бомб энэ үйл явдал одоо өөрийнхөө хувь нэмрийг гайх болно. Би сая хийгдсэн зүйл баг бүгдэнд нь нөлөөсөн зүйл бол миний чадвар байсан шүү. Денжи би чамайг аврах болно хэмээн нэртэй газар цусаалтаж явчихсан Денжиг одоо босгох болно. За харин энэ үед түүний бусад хоёр ах нь түүнийг хард зогсчихсан хоёр ах нь түрүүн болсон үйл явдлыг харан яг юу болоод өнгөрөө гэх нэрчлээ гайхан өнгөрөх. За харин яг энэ үед чи сая Ёшидо хэмэх нэртэй дүр бидний цуг явж исэн. Ёшидо урагшаа гарч ирэн тэнд байсан хоёр дахь ахыг болох буюу Жойг болоод нэг цохилтор цаацлах болно. Харин Аалдогийн хувьд бол саяны байдалтад мэдэгдээгүй Ёшидогоос зүхтаах болно. Харин энэ үед Куанши өөрийнх нь дөрвөн найз охин чөтгөрүүдийн хамт одоо аэропортер бүүн энэ хавийг одоо гайхан харах болж байгаа хэсгүүдийг хэлж. За тэгэхээр энэхүү харин чөтгөрүүдийн бүлэглэлийг нэрлэхэд бол тэдгээрийн нэрийг бол нэгнийх нь Halloween гэж яриадсэн чөтгөрүүдийг Long, Cosmo, Finzi, Tsukagi хэмээх нэртэй дүүрүүд байх болно. Одоо бүгдээрээ л Денжиг алахаар ирсэн. Хятадаас ирсэн одоо тусгай чөтгөрүүд. За тэгээд Японд одоо байдаг нэгэн сүшиний газар орж сүши одоо хизээ дайрах талаар төлөвлөгөөгөө ярих болно. За ямар ч гэсэн өнөөдөр ирч хүчээ нөхөж аваа маргааш дайрыг гэж хэлэх болно. Харин түрүүний үйл явдалд одоо үхсэн хоёр ахыхны талаар бодож байсан Аалдо хэмээх дүр маань дахиж Куросогийн дүрд орон. За энэ тэрнгүү баригдахгүй тул Куросогийн нэг найзынд очиж хонохоор болсон байдаг. За тэр үед Томоно болон Куросо гэх нэртэй дүрүүд бол бүтэн шөнийн турш юм ярин хамтдаа одоо энэхүү ажлаас гарч нэгэн ижил төрлийн ажил хийх хэрэгтэй болсон гэж бодож идэг. Тэгтэл Аалдогийн хувьд бол өөрийнх нь гурван ах шиг үххийг хоёр ах шиг үххийг хүсээгүй. Гэхдээ үргэлж про буюу одоо шилдэг хүмүүс бол өөрсдийн ажлыг дуусгах юм. Бид нар бол өвшүүн мөнхийн ахан дүүс хэмээх нэртэй урайгаа хийлэн өглөөс ирэх болно. За харин манганы панел өглөөний зэвэнд эхлэх үед Санта Клаус хэмээх нэртэй дүр маань гарч ирэн ямар нэгэн байдлаар санаандгүй нэгэн хүний биед хүрэх үед тэрхүү хүмүүс маань шууд хувирах бөгөөд ямар нэгэн төрлийн хүүхэлдэй болж хувирах болно. За яг юунтэй зэрэгцэн за Алдо Толко болон одоо Денжиг агнахын төлөө одоо буцаж кадрыг. За харин энэ үед Куанши өөрийнх нь дөрвөн одоо чөтгөрийнхээ хамтаар буудалд орж одоо ёс бус зүйл хийж байгаа гэх юм.
За энэ үед Макима одоо бүх тулаан болж байгааг анхааруул энд одоо болж байгаа үйл явдлын талаар хуваалцах болно. За энэ үед Принци хэмээх нэртэй дөрв бол Макима хоёр хоорондоо яарин. За энэ удаагийн тулаанд одоо маш олон хүн амь өргөдөх ёстой гэдээ сануулж идэг. Ямар ч гэсэн Денжиг бол ямар энэ бүх зүйлээс хол байлгах хэрэгтэй. Аль болох өөрсдийнх нь хүмүүсийг хамгаалаарай хэмээн туршаал өгдөг. Санта Клаусын кадр буцаж ирэн Санта Клаус ямар нэгэн кофе шоп дор кофе ууж байгаас гарч ирнэ. За тэгтэл гудамжаар Сантагийн одоо маш их хэмжээний хүүхэлдэйнүүд энэ тэрнгээр явж байх үгээд шууд одоо гараа зэвсэг болгон хувирган одоо чөтгөрийн ангуучдын байх ёстой газар руу дайрж орж явах болно. Харин түрүүний чөтгөрүүдийг хамгаалж исэн дөрүүд маань одоо Денжиг ихний дайралтаас хамгаалах бөгөөд хоёрноос нь ч гэсэн дахин гарч ирэх болно. Сантагийн чадвар бол зомби айрам үүсгдэг гэмээр одоо зомби доолнууд үүсгдэг чадвар бүх. Одоо энэ бүх хүмүүс рүү шууд дайрдаг. Хамгийн гол нь эдгээр энгийн хүнд хүрэх үед одоо хүрсэн хүнээ шууд одоо хүүхэлдэй болгож хувиргадаг одоо маш том чадвар гэсэн үг. Тэгэхээр Сантагийн чадвар бол энэ цуврал дотор байгаа дөрүүдийн хамгийн аюултай чадвар гэсэн. Санта нэг л хүрсэн бол хүрсэн хүмүүсийг хүүхэлдэй болгож хувирган удирддаг төрлийн чадвартай болсон тодорхой. Мастер харин Толкодын даалгаврыг өгөн Толкод одоо ганц хадаас өгөөд сүүлийн хамгийн дүрлэлтийг нь хийгэрийг сануулах болно. Харин нөгөө талд гурван ахын дүүсийн нэг болох нэг залуу 0-д орж сун бид бол өгшгүй хэмээн нэртэй амандаа бутнах болно. Харин Санта маш тайвнаар кофе шоп дотроос юу болж байгааг маш тухтайхан хараа сууж авах болно. Кванши харин өөрийнхөө дөрвөн чөтгөрийн хамтар буудалд өглөөс ирэх бөгөөд өглөөс ирэх үед нь чөтгөрүүд маш их ядарч байгаа талаараа хуваалцсан. Бид өчигдөр шөнжөнгөө зөндөө юм хийлээ шүү дээ. Өнөөдөр энэ ажлыг болцгоё. Маргааш хийцгээе. Ягаад гэвэл Санта энд ирчихсэн байна гэж хэлэх Кванши. Би яг энэ юмд яг одоо л оролцох болно гэж хэлээ шууд явах болно. За чөтгөрийн ангуучдын хувьд бол энэ их хэмжээний доолон арми эсрэг бол ягаж дийлж чадахгүй байж байдаг. За яг энэ үед Анжел Дэвил нэгэн тусгай чадвараа хэрэглэж шийддэг. 5 жилийн амьдралын нас гэж хэлээд урдаас нөө гаргаж ирэнгүүтээ нэгэн төрлийн сэлмээр бүгднгийнх нь толгойг нь одоо тас цавчих болно. Энэхүү зүйл бол алдартай нас багсгадаг зэвсэг хэмэх нэртэй зэвсэг байдаг. Энэхүү зэвсгийг одоо эхнээс нь хэрэглэж болох байсан хэдий ч гэсэн одоо хүртэл хэрэглээгүй байсанд нь одоо тойнд байгаа чөтгөрийн ангуучд бол гайхсан хിവэрэ байх бол. Яг энэ үед болонгоос Кванши гарч ирнэ. Кванши тэнд юу хийж байгаа бэ гэхээр өөрийн дөрвөн чөтгөрийн хамтар гарч ирнэ хятадаар нэгэн төрлийн үг хэлэх болно. Тэгтэл Кванши шууд энэ чөтгөрийн ангуучд руу дайрах гэж байна гэтэл шууд тэр идийг давж гарч үсрэнгүүтээ маш олон чөтгөрүүд бол маш олон доолнуудын хажуугаар зүгээр л чимээгүй хүн ороод Chainsaw Man-ы байгаа өрөөлөө орсон байдаг. Харин Кваншигийн дагуулж ирсэн дөрвөн чөтгөрийн нэг нь бас хятадаар нэгэн төрлийн хараал унших үед тэнд байсан чөтгөрийн ангуучдын толгой нь хоёр хуваагдан бүгдээ газар салж унах болно. За яг энэ мөчөд бол тэнд байсан бүх доолуудын толгой ч гэсэн түнтэй зэрэг цавчигдсан. Тэнд байсан бүх хүмүүсийн одоо бүх бараг л ихэнх дөрүүдийн толгойг тасалсан байх болно. Яг энэ үеийг ашиглан хин гарч ирсэн бэхээр Кванши хойно урд нь байсан нэгэн чөтгөрийн ангуучийн толгойг бас л таслан утаас нь гарч ирэх бол. Маки болон Анжел Дэвид хоёр бол Кваншигийн цогцолтыг арай хийж дааж аваад газар сүгдэн унах үе Кванши гарч ирэн Chainsaw болон бомб дээр шууд харах болно. Харин тэр үед дутуу өгсөн дөрүүдийг тэнд байсан дөрвөн чөтгөр гадаа гарч бяц зохион алж байтал цаатлаас нь Кишибэ гарч ирэн та нар ашгүй нэгэн Кваншигаас холдчихгүй хэмээн нэртэй байдаг. За тэгэхээр надад энд нэг ярилцах зүйл байна хэмээн одоо Кишибэгийн хэсэг гарч ирлээ. Харин Кваншигийн хувьд бол Анжел Дэвид бол Акиг бол ноколж унгасны дараагаар тэнд байсан хоёр чөтгөрийн ангуучдад тулдан бас нэг цогцолтоор газар унгах болно. Харин энэхүү цогцолтонд бол ганцхан дүр бол Ёшида. Ёшида тэнд одоо Октопус дэвүүл хэмэх нэртэй арваалжин чөтгөр гаргаж ирэн одоо тэнд байгаа бүх дүрүүдтэй тулдах байна. Даанч энэхүү тулаанд Кванши өөрийнхөө одоо супер хүний рефлексийн тусламжтайгаар Ёшидаг бол бас л нэг цогцолтоор газар унгаж яг алахын даван дээр Кишибэ орж ирэх болно. Кишибэ тэр хоёрыг ярилцсан сууж байтал Кишибэ гартаа хоёр чөтгөрийнх нь толгой дээр нь хутга зон. За буруу хэлнэ гэх юм бол би энэ хоёрыг ална гэж одоо тэд нар сануулж авах болно. За энэ үед Кванши тэр хоёр 50 сууж ярилцах цаг ирсэн гэдэгт ойлгомжтой болж. Нэг нэгээрээ одоо барьцааны хүмүүсийг өөрөө өөрсдийн хүмүүсийг шилжүүлэн өгч энэхүү яриаг эхлүүлж байна. За Кишибэ болон Кванши хоёр бол энэ үед яг одоо тийм хуучин амт нөхдийн байдлаар уулзч тэд нар хоорондоо ярилцах болно. Кваншигийн төрүүлж асуусан асуулт бол бусад хоёр чөтгөр нь хаана байна гэж асуухад тэд биднээс дутаасан. Магадгүй тэд удахгүй баригдах байх юм нэртэй Кишибэ түнд буцааж хэлэх болно. Тэгээд Кишибэтэй хамт хандан за чи